Шинжилгээ тань мэдхийн Хүмийн чанал үзүүлж байна. Өнөөдөр манай зочноор Монгол Улсын их сургуулийн цөмийн физикийн судалгааны төвийн захирал, цөмийн инженер доктор Мөнхбат хүрэлцэн ирсэн байна. За хүрэлцэн ирсэнд баярлалаа. За өрсөнд баярлалаа. Өнөөдөр хүмүүсийн хамгийн их айдаг юм болох атомын цахилгаан станц ураны талаар ярилцъя гэж бодож байна. Тэгээд уран хэрэгтэй мүү хэрэггүй мүү? Атомын цахилгаан станц тийм амар зүйл мөн үү биш үү гэдэг дээр хоёлаа төвлөрч ярих гэж бодож байна. Тэрнээс өмнө болохоор манай Монгол улсад ер нь цөмийн физикийн судалгаа ер нь хэр явагдаж ирсэн юм бэ? Хэдэн оноос эхлэлтэй юм гэдэг талаас эхэлж ярилцъя. Энэ талаар тайлбар хэлж байна. За Монгол улсад ер нь бол энэ цөмийн шинжилгээ ухаан технологи хөгжих анхны суурь бол 1965 онд ихсэн гэж ярьдаг. За 1965 онд бол энэ жил бол 60 жилийн хойно болж байна. 60 жилийн хувь тэмдэг хэлж байна. За 65 онд ямар зүйл болсон бэ гэхээр бид нар нөгөө Оросын холбооны Дубны хотод байрлах олон улсын шинжилгээний байгууллагаас анхны цөмийн хурц хуурыг Монгол улсад суурилуулж ашиглуулж тэгж анх цөмийн шинжилгээ ухааны технологиг дотооддоо нэвтрүүлсэн. Ийм түүхт өдр байсан. Он байсан. Тэгээд түүнээс хойш бид нар бол 60 жилийн хугацаанд тасралтгүй гээд өргөжөөд үйл ажиллагаа явуулаад ирлээ. За энэ хугацаанд маш олон тооны дэмжлэгээний ажилтан, судлаачид, эрдэмтэн профессорууд, гавьяат багш бүгд төрсэн байгаа. За энэ 60 жилийн хугацаанд хийсэн зарим нэг үзүүлэлтийг бол товчилж болно. Бид нар бол Монгол улсад байгаа цөмийн салбарын хүний нөөцийг дангаараа бэлдсэн байгаа. Бид нар бол сүүлийн 60 жилд бол 600 гаруй хүнийг одоогийн цөмийн салбарт бэлдсэн. Тэр жилд нэг хэд ч юм дээ. Тиймэрхүү байдлаар бэлдээд ирсэн. За тэгээд дээж хэрэг манахаас эхлэлтэйгээр хангаах ухаан, за үдээ аж ахуйн салбарт ингээд салбарлаад нэвтэрсэн олон жишээг бол бас дурдж болно. Тэгэхээр бол бид нар бол тийм шинэ хүмүүс цөмийн шинжилгээ ухаанд бол шинэ зүйл биш байх нь. Тэр 60 жилд бас харьцангуй юм хийсэн. Ийм л хамт олон байна. Цөмийн судалгаа, цөмийн физик гэдэг ихлээр чинь манайхан чинь ийм хол их өндөр хөгжилтэй усууд хийдэг юм шиг боддог тий. Гэтэл манай Монгол улсад анхны хурц суурийг бол 60 жилийн өмнө авчирсан байна. Тэгээд тэрнээс хойш ингээд тасралтгүй судалгаа хийж байна тий. Тэгвэл цөмийн гол хийж байгаа судалгааны чиглэлүүдийн товчхыг хэлж өгөөч. За яг одоогийн байдлаар бол манай судалгааны төв маань бол нэг 4 салбараар хуваагдаж судалгаа хийж байна. За нэг нь болохоор бол цэвэр онлайн судалгаа, цөмийн урвал, за тэр бол Бээжингийн их сургууль, Дубнагийн цөмийн шинжилгээний нэгдсэн институт, ЦЭРН гэх мэт олон улсын байгууллагатай хамтарсан байдлаар цэвэр онлайн судалгаа хийж байгаа. Ийм нэг хэсэг хүмүүс. За нөгөө хэсэг хүмүүс нь болохоор бол илүү их тийм хэрэглээний инженерийн хэрэглээний төлөв цөмийн шинжилгээ ухааны технологи амьдралд яаж хэрэглэх вэ гэсэн. Энэ гарын бохирдлын шинжилгээ хийх ч юм уу, эсвэл хөрсний болон төрөл бүрийн археологийн дээжинд металлыг тодорхойлох, металлын агуул тодорхойлох, насыг тодорхойлох гэх мэтлэн. За нөгөө нэг бүлэг нь болохоор яг цэвэр цөмийн эрчим хүчний хэрэгтэй талбар. Тэгэхээр цөм маань өөрөө маш олон хэрэглээтэй. Тэгэхээр хэрэглээнийхээс чиглэлээр ингээд салцсан байгаа гэсэн. Тэгэхээр манай цөмийн салбарт бол харьцангуй олон хүмүүсүүд бэлтгэгдсэн. Японд их доктор ангасан хүмүүс байдаг. Бид нар бол яг Монгол улс цөмийн цахилгаан станцыг хэрхэн барих вэ? Ямар нь илүү их тохиромжтой байх вэ гэх мэтийн судалгаа хийж өгүүл хэлүүлээд ингэ явж байгаа нэг бүлэг байна. За сүүлийн бүлэг нэг хэсэг нь болохоор бид нар цөмийн шинжилгээний лаборатори гэж нэрлэдэг. Энд бол цэвэр хэрэглээний лабораториуд ажилладаг байгаа. Энд манай дээр бол радиобиологийн лаборатори байна. Хүрээлэн бууршны цэцэргийн хэмжилтийн хяналтын лаборатори байна. Радиохимийн лаборатори байна. За гэх мэтлэн иймэрхүү лабораториуд бас ажиллаад ингэ үйл ажиллагаа биднээс судалгаа хийхлээр чинь эрдэмтгэлний ажлыг үнэлдэг нэг үзүүлэлт бол ер нь хідэн өгүүлэл хэвлүүлсэн юм бэ гэдгээр нэ. Цөмийн манай цөмийн физикчид маань, цөмийн инженерүүд маань жил дунджаар сүүлийн жилүүд хэдэн өгүүлэл хэвлүүлж байна. Нийт 60 жилийн хугацаанд та бүхэн хідэн өгүүлэл хэвлүүлсэн байна гэдэг талаар сонирхож үзсэн үү? Тийм, яг статистиктэй байдаг л та зөвхөн сүүлийн 10 жилээр нь хэлж болно. Тэгэхээр сүүлийн 10 жилд бид нар бол 90 импактортай өгүүлэл хэвлүүлсэн байна. Манайх чинь 20 орон тоотой. Тэгэхээр бид нар сүүлийн 10 жилд 90 өгүүлэл хэвлүүлсэн. 90 жил дунджаар 9 орчим дангаараа хэвлүүлдэг. За олон улсын хурал, дотоодын хурал, илтгэл, дотоодын өгүүлэл энэ нийлүүлэх юм бол бид нар 200 гаруй өгүүлэл абстракт хурал илтгэл тавьсан. Иймэрхүү тоо баримт байдаг.
60 жилийн хугацаанд бол энэс бол хамаагүй өндөртэй байна. Би бол нөгөө мөсийн физик электроникийн сургууль гэж хад электроник анги төгсч. Тэр үед Лодосан багш биднээс ийм цөмийн лабораторид авч үзүүлээд хурдсуур үзүүлчихсэн байхгүй. Анхны хурдсуур нөгөө 60 жилийн өмнө орж ирж исэн гэж шүү дээ. Тэгээд ер нь цөмийн хурдсуур ер нь ямар ач холбогдол, ер нь ямар зорилгоор гол нь тэр цөмийн хурдсуурыг бүтээн байгуулад байна. Тийм ер нь бол ийм нэг ерөнхий тийм нэг зарчим байдаг. Ер нь бол тухайн улсад тухайн одоо өндөр хөгжилтэй улсад ер нь цөмийн шинжилгээ ухааны технологиг хөгжүүлэхэд тулд цэцэргийн өндөр эрчимтэй үүсгэр байх хэрэгтэй байдаг. Тэгэхээр хоёр төрлийн үүсгэр байж болно. Нэг нь бол машин суурилсан буюу хурцуур суурилсан үүсгэр. Нөгөөх нь болохоор цөмийн реактор суурилсан үүсгэр гэж байдаг. Тэгэхээр Монгол улсад бол дандаа машин суурилсан үүсгэрийг одоо суурилуулж ажиллаад ирсэн юм онцлогтой. Тэгээ үүсгэрийн хэрэглээ бол хоёр харилцан адилгүй өөр өөр ач холбогдолтой байдаг. За яг цэвэр шинжилгээ ухааны хөгжүүл буюу одоо сайенс шинээр хийх асуудал бол асар өндөр зардалтай том машинууд байдаг. Одоо ингээд одоо Швейцарт байдаг одоо олон улсын ЦЕРН гэдэг хурцуурын одоо тийм байгууламж тэн дээр бол одоо хэдэн мянган мэвэн эрэхтэй одоо бөөмүүдийг хурцгаж одоо шинэ одоо юу гэдэг нь үзэгдэл нээх ч юм уу иймэрхүү энэ бол цэвэр шинжилгээ ухааныг хөгжүүлэх чиглэл байдаг. За тийм хурцуур бол Монгол улсад одоо байхгүй. Харин биднээсийн хэрэгжилээс урцгал бол илүү их тийм хэрэглээ тал руугаа ер нь бол одоо энэ цөмийн шинжилгээ технологийн суурь одоо амьдрал руу яаж хэрэглэх вэ гэсэн байдлаар их ашиглаж ирсэн. За хамгийн сүүлд манайх 22 МБ-ийн эрэхтэй электронны урцууртай байж байгаа тарамсалтай одоо ингэ ажиллахаар болцсон. За тэргээр бид нар бол за үр тариаг шарж одоо ашиг шимийн сайжруулах ч юм уу, чулууг шарж өнгийн өөрчлөх ч юм уу, иймэрхүү ажлууд бол зөндөө хийжсэн. Ер нь бол бид нар бол явандаа нэг тийм дунд чадлын тийм хурцуурыг одоо шинээр авъя гэсэн бол тэр нь бол илүү их үдэ аж ахуй болон хүнсний аюулгүй байдлаар чиглэж нэвтрүүлэх ийм л төлөвлөгөөтэй байна. Одоо цөмийн хурцуураар нөгөө үр тариа шарж ис чулууны өнгө хөргөж исэн ч тэр судалгааны ер нь ач холбогдол нь гол. Тий хоёр янз байна. Нэг нь болохоор бол илүү их хүнсний аюулгүй байдал тал руугаа дан ганц үр тариач биш. Одоо шил Монгол улс ч юм бол хавар бүх ногоогоо хавар ганцхан тариал намар ганцхан хурааж авдаг. Жилд ганцхан хураач авдаг. Тэгэхээр энэ жилийн хугацаанд одоо хадгалах шаардлага гардаг. Тэгэнгүүт нийт хураасан хүнсний ногооныхоо нэг 30-аас 40% дандаа алдчих идэг. Тэгэхээр бид нэр хадгалахаас өмнө бага энергийн цөмийн цэцэргээр шарж хадгалчих юм бол тэр нөгөө хүнсний ногоонд байсан төрөлбөрийн хурдан шавж нь байхгүй бол устж чинь нөгөө хоёрдугаарт нөгөө биологийн урах процесс нь зогсчихдог. Тэгэхээр бид нар бол ямар нэгэн байдлаар гарцгүйгээр заавалчгүй хүний зойрон хадгалах албагүй. Зүгээр ил лангуун дээр тавьсан байх асуудал байхгүй. Ийм хадгалах хугацааг нь уртсах нь нэгдүгээр, хоёрдугаарт илүү их аюулгүй байлтал янз бүрийн паразит ч юм уу тийм шимт хорхоо өвчнийг устгах боломжтой ийм давхар. Дараагийн тэр чулууны өнгө өөрчлөлт ч юм уу эсвэл бид нар заримдаа нөгөө хагас дамжуулагч үйлдвэрлэх тухай асуудал бас яригддаг байна. Энэ бол цэвэр бизнес өөрөө хэлбэл одоо ийм өнгө өөрчлөлт илүү хүнтэй болдог чулууг бол энэ салбарын сайн мэддэг. Тэгэл чулууг аваад ирвэл бид нар шараалд өнгийн шараал өгч гэнэ гэсэн үг. Тэгэхээр энэ бол илүү их тийм value added би үн нэмэх технологи боловч. Үнэтэй хөргөх юм. Яг үнэтэй хөргөх халтар маань шинээр үүсгэж байгаа. Тэгээд үнэтэй хөргөх. Одоо цөмийн одоо урмал үр тариаг ингээд шарчлаар одоо Монгол улс даяараа монголчууд нэг юмнаас айгаад штэ. Цөм гэхлээр л ингээд их айдастай байгаад байдаг те. Гэтэл чи одоо үр тариа урмал гэд хүнсний ногоо ингээд шарчлаар тэр нөгөө хортон шавжууд нь устна. Тэгээд дахиад нөгөө хадгалах хугацаа уртсан ингээд ийм олон ач холбогдолтой штэ. Тэгвэл энийг нь шарсны дараа тэнд нь юм үлдчихэд хүн хордуулаад ах юм шиг гэдэг айдас байгаа шүү дээ. Энэ ийм айдас байгаа юу? Ийм боломж байна. Тий, энэ бол нөгөө олон улсын байгууллагууд жишээлбэл нөгөө дэлхийн эрүүл мэндийн байгууллага ч юм уу, хүнсний аюулгүй байдлын олон улсын байгууллагууд ч юм уу, Америк нэгдсэн улсын нөгөө FTC ч юм уу, иймэрхүү олон улсын байгууллагууд бол ер нь бол энэ ийм хугацаанд шарчхад ямар нэгэн аюулгүй гэсэн юм энэ бол баталгааны гараа өгсөн байдаг. Тэгэхээр энэ хэрэглээ бол аль нэвтэрсэн байгаа гэсэн. Тэр бид нар мэддэг жишээлбэл Монгол улсад орж ирж байгаа ихэнх одоо алим, банан, авокадо, усан үзмүүд дандаа шарагдсан орж ирдэг. Бид нар мэдэхгүй л байгаа байхгүй тэр. Тэднээс ч нөгөө их холоос тээвэрлэх хэрэгтэй болно да. Тэгээд бид цэцгээр шарчаад тэгээ экспорт нь өгдөг ийм одоо тийм сүлжээ байдаг. Тэгэхээр ер нь бол бид нар аль хэдийн идээд хэрэглээс сурцсан байгаа. Тэн дээр нэг тийм айдастай байна. Тэгэхээр бид нар бол яг тэр олон улсын байгууллагын стандартыг хариулаад одоо шараа явж байхад бол тийм буруу зүйл гэдэг юм байхгүй. Ерөнхийдөө дэлхийд дахин нэлээд нэвтэрсэн зүйл болж байгаа гэсэн.
Бид нар нөгөө айц гэдэг юм чинь бүх шин технологиг хориод байгаа л юм. Хүн чинь нөгөө мэдэхгүй юмныхаа дайсан байдаг гэдэг шиг те. Яг ингэж хэрглэж байгаа, ингэж хадгалж байгаа гэдэг нөгөө ойлгуулж өгөхгүй болохоор хүмүүс чи одоо цөм уран атомын цахилгаан ингээд айгаал юм л дээ. Аюултай, хортой гэдэг ийм айдас байгаа. Тийм зүгээр яг хуу Монгол Улсын сургууль дээр бид радио биологийн лаборатори ажиллаж байгаа. Тэрэн дээр бид нар бол төмс, сармис, сонгон эдрийг шараад тэгээд шарсан шарааг үгтэйгээ харьцуулаад химийн болон биологийн идэвхийг хэмжээд үзсэн. Ямар нэгэн өөрчлөлт гарахгүй байгаад бид нар өөрсдөө баталсан байгаа бас. Тэгэхээр энэ дээр бол нэг тийм санаа зовд. Нөгөө талаас физик талаасаа бол шарж байгаа туяа маань асар бага энергитэй, маш бага тун өгч байгаа учраас нэг тийм бол өөрчлөлт авчрахаар тийм хэмжээний үзэгдэл бол явагдахгүй болчихж байгаа. Одоо шарж гин гэж штэ. Шарна гэхлээр ч одоо их үүсвэр нь юу энэ одоо тэгээд шараад байгаа их үүсвэр нь юу юм те? Тэр нь одоо ямар нөлөө үзүүлээд? Тийм зүгээр түрүү хэлжсэн ер нь бол нэг тийм машин суурилсан засгийн үүсвэртэй болчих юм бол тэр засаг нь ямар төрөл нь байх нь хамаагүй. Бид нар бол төрлөөс нь хамааруулаад тодорхой хугацаанд шараад өнгөрүүлж ийм л асуудал. Тэгэхээр одоо дэлхийн дахинд бол электроноор шарах асуудал маш модонд орж байгаа түгээмэл байдаг. За жишээ нь бол Америк нэгдсэн улсад бол гадаас орж байгаа бүх хөрийн мах заавалч электроноор шаргдсан байх ёстой гэсэн шаардлага байдаг. Тэгэхээр Америк руу маха экспортлдог Аргентин, Мексик улсууд бол бүгд бүх маха шаарддаг. Тэгэхгүй бол Америк оруулдаг байх шийдэж байна. За тэгээд ренгенээр шарах асуудал, гамма цэргээр шарах асуудал бас түгээмэл байдаг. Тэгэхээр эдгээр бол сонголтын асуудал. Аль нь байгаагаараа бид нар шарахад болчихж байгаа гэсэн үг. Процессын хувьд бол энгийн. Өөрөөр хэлбэл биднээсийн мэддэг бактери, хортон шавьчнаар бол цэцэрлэгт маш их мэдрэмтгий. Маш мэдрэмтгий. Тэгэхээр бол тийм маш бага хэмжээний цэцэрлэгээр шарчхад эднээс бол өөр аяндаа ингээд үржих чадвар болчихдаг. Бид нар алддаггүй үржих чадварын зогсоочдаг гэсэн үг. Тэгэхээр эднээс ч юм бол тоотлох нь өсөхгүй учраас тэгээд өөр аяндаа устаа алга болчихно. За ингээд хүнсний ногоог ингээд шарж хадгалдаг их маш хэрэгтэй ач холбогдолтой зүйлэн. Түрүү нөгөө нэг судалгааны гол чиглэл нь бол энерги цөмийн цахилгаан станцын талаар судалгаа хийдэг. Тэрүүгээр ингээ өгүүлэх хөвлүүлж байгаа гэсэн шүү дээ. Энэ талаар жоохон дэлгэрүүлээд яриул. Одоо манай Монголд ч одоо атомын цахилгаан станц ямар тохирох гэдэг байна. За яг хуу яг энэ эрчим хүчний нийт одоо энд Монгол улсад үйлдвэрлэж байгаа эрчим хүчний нийт үйлдвэрлэлийн хэдэн хувийн цөмийн станц байх вэ гэдэг тиймэрхүү асуултууд их түгээмэл байдаг. За бид нар бол нэлээдгүй тооцоод ер нь бол 10% нь бол дэлхийн стандарт байдаг юм байна. Өөрөөр хэлбэл одоо Монголд нэг 3000 мегаватт электрик цахилгаан эрчим хүчтэй бол нэг 10% дохондоо хангалттай их хэмжлэн. Тэгэхээр ийм бага чадлын реакторыг бид зориулах нь бол эхэндээ бол зүйтэй юм байна гэсэн ийм шийдлүүд явж байгаа. Тэгэхээр дэлхий дээр бол ийм бага чадлын цөмийн станцууд бол маш олон байдаг. За маш олон концептууд байдаг. За эдгээр харахандаа одоогоор бол ингээд яг бариад одоо цахилгаанаа зарж байгаа юм бага реакторууд бол харьцан цөөхөн байдаг. За манай дээр хийж судалгаанууд бол мэдээч яг за ямар төрлийн түлштэй байх юм, юугаар хөрөх ёстой юм, хаана байршуулах ёстой юм. За хэдэн жил түлшээ солих ёстой юм. За эдийн засгийн хувьд бол хэр зэрэг одоо хэдэн хүн ажиллах ёстой юм ч юм уу, аюулгүй байдал хэд байх ёстой юм ч юм уу, иймэрхүү нөгөө төр бүрийн хязгаарлах хүчин зүйлүүдэд тохирсон тийм дизайныг бол хийж байгаа. Ийм судалгаанууд байдаг. За нэг хэсэг судалгаа их эрчимтэй явж байгаад одоо нэг зогсож байгаа шүү. Энэ бол нөгөө хийгэр өргөдөг реактор. Бид нар ус хэрэггүй. Зөвхөн хийгэр өргөд байхад бол цахилгаан станц үйлдвэрлээд. За тэр цахилгаан станц гол давуу тал нь бол бид нар ус төрөгч үйлдвэрлэх бололцоотой. Эсвэл нүүрсийг хийж үлдэх бололцоотой нэг иймэрхүү давхар хэрэглээ. За тэгээд нөгөө төвдөрсөн дулаан буюу халаалтанд ашиглах хэрэгтэй. Иймэрхүү нэлээд төвтэй явж байгаа. Тэр нь бол ингээд зогсож байгаа шиг байна. За одоо бид нар илүү их тийм урт удаан настай 8 жил тасралтгүй ажилладаг ч юм уу 10 жил тасралтгүй ажилладаг ч юм уу иймэрхүү шин одоо 4-р үеийн станцын дизайны талаар нэлээд төлөвлөгөө одоо судалгаа хийж байгаа. За энэ судалгаан дээр бол манай дээр бол Токиогийн технологийн сургуулийн зөвлөх профессор бид нар хамтарсан ажиллаа явуулж байгаа юм зүйл байгаа юм. За тэгээд мэдээж хэрэг хүмүүс ер нь монголчууд судалгаа хийж чаддаг юм уу реакторыг зохион бүтээж чаддаг юм уу. За ийм асуулт зөндөх. Тэгэхээр бол манай дээр бол харьцангуй сайн багтай. За бид нар бол тооцоо их сайн хүчин чадалтай сервертэй, тооцооны одоо програмуудтай тэгээ ингээд хүлээлгүүлээд ингээд явж байна. За өмнө дээр нэмээд сүүлийн жилүүдэд яг манайх нэг төсвийн байгууллага учраас бас нэг ийм
засгийн газрын үйл ажиллагаатай холбоотойгоор бид нар өөрсдийн нэг санал бодлоо илэрхийлэх, өөрөөр хэлбэл энергийн төлөвлөлтийн асуудал гэх юм уу, иймэрхүү асуудлууд их одоо оролцоод явж байгаа. Тэгэхээр ер нь бол яг хөө бид нар дараагийн 50 жил, дараагийн 80 жилийн эрчим хүчний төлөвлөлтөн дээр цөмийг яаж оруулж ирэх вэ, ямар стратегийн дагуу оруулж ирэх вэ гэдэг ч юм уу. Иймэрхүү байдлаар бас тийм нэг тооцооны оролцоо явж байгаа ийм тохиолдол бас байна. Одоо нэг баг чадлын станцууд гэж тийм энийг одоо 4-р үеийн технологи гэж тийм одоо тэгвэл сая нөгөө дэлхийн нийтэд энэ миний ойлгосноор 2 л цахилгаан станц бол бүтлгүүцсэн. Нэг нь бол Чернобыль, нөгөөх нь Фукушима тийм. Энэ хоёр хэддүгээр үеийн цахилгаан станцууд байсан. Атомын станц. Яг ясамдаар бол 3 байдгийн. Нэг нь Америкт байдгийн. Тий. Ер нь бол яг 2 нэмэх 2 дугаар үе 2 нэмэх үеийн реакторуудын тухай ярьж байгаа гэсэн үг. Тэгэхээр бид нар бол өшөө бүр 4-лөө ороод ирсэн байгаа гэсэн. 4-лөө ороод ирж байгаа. Тэгэхээр дэлхийд дээр одоо баригдаж байгаа станцууд дандаа 3 нэмэх үе баригдаж байгаа. Тэгээ Осло ирсэн нь болохоор 2 юм уу 2 нэмэх үеийн реакторууд байсан. За тэгээд Осло нь бол яг мэдээж цэвэрлэлийн мэдээллийн шуугаал бүлэн дэвэргээл явчихдаг. Бодит реакт цөмийн Осло нь бол өөрөө нэг тийм сүртэй юм болоогүй. Тэгээд дандаа нөгөө буруу талаас нь тайруулж явчихдаг. Харин нөгөө айлгаад нь шүү дээ. Чи одоо ингээд кино хийгээд Чернобылийг бол их л муухай харагдуулж байгаа. Японы Фукушима ч гэсэн их муухай харагдуулж байгаа. Гэхдээ ясам дээр бол реактор маань өөрөө автоматар унтарсан. Аюулгүй системд бүрээ ажиллаж байгаа. Харамсалтай нөгөө байгалийн хүчин зүйлүүд нь илүү их хүчтэй цунами ч юм уу тэр ийм хөөрлөд ингээл асуудал үүсгэсэн. Иймэрхүү байдлаар одоо төрслээд байна л да. Одоо тэр чинь нөгөө уран сайхны кино хийгээд нөгөө хүмүүст ингээд гой үзүүлэх гэдэг нэг амар сэтгэл төрүүлэх гэдэг. Тэгэхээр тэрүүгээр нь хүлээж аваад энэ бол ердөөсөө нэг амар л юм байна гэдэг тийм мессеж өгчлээ шүү дээ. За тэгвэл бага урын цахилгаан станц 4-р үеийн станцууд цахилгаан дан цахилгаан бол биш те дулаан. Тэс одоо усаар хөрөх одоо болж байгаа гэсэн энэ одоо яаж хөргөөд байгаа юм? Тийм ер нь бол сүүлийн үед бол усаар хөрөхөөс бол аль болох татгалзаад байгаа. Энэ бол их чухал зүйл. Яагаад гэвэл гэтээ бол бид нар усан өргөтэй реактороо салж чадахгүй байх. Дараагийн 100 жил тасралтгүй ашиглах байх. Яагаад гэвэл голдуу нөгөө өндөр чадлын 1000 мегаваттаас дээш 3000 мегаватт хүртэл өндөр чадлын реакторуудыг гарцаагүй бид нар усаар хөрөх хэрэгтэй болж байгаа. Тэр чинь их хэмжээний чадлын тухай яригдж байгаа учраас гол нь энэ бага чадлын реакторууд дээр бид нар бол хийгээр хөргөх боломжтой одоо шингэн металлаар хөргөх боломжтой эсвэл төрөл бүрийн одоо органик одоо тийм улс уул давсаар хөргөх боломжтой. Иймэрхүү технологиуд бол нэвтрээд одоо ингээд явж байгаа гэсэн. За тэгээд төрүүлсэн эдгээр реакторуудын сонголт бол цэвэр хэрэглээнээс хамаарна. За бид нар бол дан эрчим хүч хэрэгтэй байх юм бол бид нар илүү одоо шингэн металл тал руугаа явбал их зүгээр. Яагаад гэвэл шингэн металл өргөхтэй реакторууд бол 8-9 жил тасралтгүй ажиллах бололцоо. Одоо шингэн металл гэхэлэр бидний ойлгодог одоо мөнгө ус үү? Биш харт уулгах ч юм уу. Харт уулгах тэр чинь бага температур тайлч тийм. Харт уулгах ч юм уу. Эсвэл содиум ч юм уу. Иймэрхүү нам температур тайлдаг. Тэгэхээр энэ буслах температурын харьцангуй дээр хайрах температур нам учраас бид нар буслуулахгүй буслахгүй. Тэгээ өөр ингээл хайлал байж. Тэгэнгүүт тэр чинь нөгөө өөрөө урсаа байж байгаа юм шүү дээ. Хайлтсан. Урсах ч зүгээр ингээ усан сан дотор явж хийчихэж байгаа. Нөгөө усан сан биш нөгөө шингэн металл бүхий юм усан сан дотор реактор явж хийчихэж байгаа. Тэгээ нөгөө металл нь өөр аяндаа ингээ эргэлдэл байж идэг. Байгалийн өөрийнх нь циркуляцаар. Тэгэл тэр дундуур бид нар цахилгаан үйлдвэрлэл нэг хит exchange дулаан солилцуур тавиал бид нар шингэн металл устдаагаа харилцуулж дуруулаад нөгөө усаараа ердийн ранкайн цикл буюу усны ураар ажилладаг турбин ажиллуулж байгаа болцоо. Аны ингэж ойлгож болох нь ус бол тэг градус хөлддөг, тэг градус хайлдаг гэдэг. Тэрийг нь бол металл гэдэг ч хөлдцсний металл гэдэг. Тэг градус хайлцсны нь бол шингэн металл гэж ойлгоод буцлах гэхлээр 100 градус буцлаад уур болоод байгаа ш. Тэр уур чинь буцлаад их даралт үүсгээл аюул болоод байгаа шүү дээ. Одоо тэгвэл тэр шингэн металлууд бол буцлахгүй нэ шүү дээ. Тэгэхээр тэгж их даралт үүсэж тийм аюултай нөхцөл байдал бол орохгүй л гэсэн. Байхгүй. Ер нь бол сүүлийн жижигэр үеийн станцууд бол даралтгүй даралтжуулах шаардлага болчихж байгаа гэсэн. Ер нь бол ердийн нэг атмосферын даралтанд ажиллах болж байгаа л болчихж байгаа гэсэн. Тэгвэл харьцангуй аюулгүй байдал нь хамаагүй дээр болох нь шүү дээ. Тийм. Ер нь бол яг хаа эргээд ямар нэгэн байдлаа болоход реактор ундарч чад. Нөгөө реактор чи өөрөө 2-3 жил дулаал харуулах. Нөгөө металл чи өөрөө сайхан хайлаад зарцаад байж байгаа асуудал болчихж байгаа гэсэн. Металл чи өөрөө дулаан маш сайн дамжуул. Тий. Өөрөө багтаамж өндөртэй дамжуулах чадварын сайтай учраас тэгэл байж байгаа гэсэн. Сая давс гэж штэ. Давс ямар ач холбогдолтой ашиглаад. Давсыг бас ингээл хайлуулчихна гэсэн.
Давс гэхээр энэ зөв хоолны давс шиг бодоод байсан. Арай ч ийм бишлэх л та тий. ер нь бол фтор суурьтай, флорайн фтор суурьтай давсууд. Бид нар бол юу гэхээр бид нар урааныг бажуулах шаардлагагүйгээр шууд газараас усан ялок хийхээ ийм байгалийн урааныг шууд давсандаа уусгачих гэсэн үг. Аа. Тий. Тэгээд бид нар нөгөө шингэн түвштэй реакторын тухай ярьж байгаа гэсэн үг. Одоо нөгөө түвш чинь өөрөө давстайгаа гэсэн үг. Эргэлтэй байж идэг. Эргэлж явах хугацаанд дулаан бий болгоо байж идэг. Ийм шин төрлийн реактор. Тэгэхээр бол энийг бол одоо жишээлбэл хятад бол маш их төлөвлөгөөр эргэлж байгаа. Яагаад гэвэл эмгэгчүүд бас төлөвлөгөө үзүүлж байгаа. Тэгэхээр цөмийн түвш болж чаддаг. Ураанаас гадна тоорой гэдэг бас чухал элемент байдаг. Тоорой бол энтиг хятад ялангуяа хятадын өвөр Монголд бол асар их хэмжээгээр байдаг. За энэ голдуу газрын авартай хамт үүссэн байдаг. Тэгэхээр одоо жишээлбэл өвөр Монголд байдаг газрын аварын хятадын том уурхай байдаг. Дэлхийн хамгийн том уурхай. Тэрний хаягдлыг бол хятад ерөөс хайдгүй. Бошгоныг хадгалсан байдаг. Дандаа тоорой нүт гэсэн үг. Тэгээд хизээ нэг цаг тооргод ялгаж авах гэж шүү дээ. Тийм, түвш болгоо ашиглах зорилгоор гих мэтлэн. Тэгэхээр бол тоорой бол бас тийм шин түвш. Тэгээд тооройгийн нөөц бол ураанаас хэд их өндөр нөөцтэй. Тэгээд хямдхан холбогдлоход амархан юм л шин түвш. Тэгэхээр шингэн одоо давсан төрлийн реакторууд бол орчин үед бол их моднор. Тэгээд нэг онгоо байгаа шүү дээ. Ер нь бол Tesla бол цөмийн реакторын хөлбөртэй болно гэж байгаа шүү дээ. Tesla. Тэрнийх нь реактор нь болохоор бол энэ давсан хөлбөртэй реактор байна гэж яриад байгаа гэсэн үг. Тоорыг ашиглах гэдэг. Тийм, шингэн түвштэй л реактор гэсэн үг. Атомын цэцгэлгээс нэгд станц ирсэн. Одоо сүүлд Японы станц гэдээ зарлчлаа шүү дээ. Хямдхан байна гэдэг. Тэр талаар 10 жил түвшээ солихгүй ажиллана тий. Тэрний түвш нь юу вэ? Яг энэ бол нэг шинэ зүйл биш. 10 15 жилийн өмнө Япончууд бол энийг маш их сурталчилж ирсэн. Цагаас жоохон төрүүлсэн зүйл байх гэж бодож байна. Судлаачд бол одоо 4S Toshiba-гийн үйлдвэрсэн 4S гэдэг энэ юуны туундар хойтлын хүтэн мужид ажилладаг. За 20-30 жил тасралтгүй ажилладаг ийм реакторын концепт гэдэг зөндөө ярьж ирсэн. За Fuji гэдэг батарей ирсэн бас ийм шингэн өргөртэй ч юм уу. Иймэрхүү юмнууд бол их нэг шин зүйл биш. Аль хэдийн судалгаа хийгдсэн. За одоо энэ яагаад ингэж ажилтанд ороод байна. Ажилтанд орохгүй хүмүүс яриад байна гэхээр энэ бол хувийн хвшлийнхэн яг энийг одоо бие даа хөгжүүлэх бүрэн болцоотой болсон. Нэгдүгээр тийм хямдхан жижигхэн учраас. Тэгээ хоёрдугаар эдийн засгийн хувьд ашигтай байна гэдээ одоо харцсан байгаа. Ийм л зүйл гэдэг шүү. Хямдхан гэхэлэр одоо Японых ч бол нэг контейнер шиг хэмжээтэй л гэдэг байгаа шүү дээ. Нэг контейнер шигийг 50. Тэгээд хямдхан гэхэлэр тэрний үнэ багцаагаар хэд орчим. Яг тийм нэг нууц бол биш дээ. Энэ цэми станцын үн таньш бол нэг нууц биш. Энэ бол яг сонирхолтой тоомт байдаг. За цэвэр бизнес. Энэ бол цэвэр бизнес загвар байдаг. Тэрнээс бол нэг тийм нууцын технологи, нууц технологи ч юм уу тийм байхгүй. Цэвэр бизнесийн загвар байдаг. Тэгэхээр ер нь бол дунд болон түүнээс өндөр чадaltaй реакторыг бид нар бол 100 жил ажиллуулна гэж анх бизнесийн загвараа бий. Одоо зөвхөн 100 жил. За анхны хөрөнгө оруулалтаа бол 5.1 дээр өгчдөг. 20-25 жилдээ төгсөж. 20-25 жилдээ өгөх юм. Тийм үлдсэн хугацаанд нь бол цэвэр мөнгө хийгээд сууждаг юм машин болоо орчдөг. Маш ашигтай бизнес. Тийм учраас одоо та хүн анзаарч байгаа юм Японы Toshiba, Hitachi, Mitsubishi гэх том үйлдвэрүүд дандаа реактортай. Асар их мөнгө хийж байгаа бизнес болоо орчдөг. За энэ юуны Францд бол EDF гэх компани байгаа гэх мэтлээ. Эднээс бол хувийн компаниуд. Тэгэхээр ямар их мөнгө хийж байгааг бол эндээс л харж болно гэсэн. Тэгэхээр бол 100 жил тасралтгүй ашиг болно гэдэг бол том бизнес. Маш их ашигтай бизнес. Хоёрдугаар энэний үнийн тухай ярьж болно. Тэгэхээр бол иймэрхүү 100 жилийн хугацаанд ашигладаг ийм станцын хувьд бид нар 10-аас 12 биллион Америк доллар. Тэгэхээр нэг 12 тэг байгаа. Ийм орчим бизнес байдаг. Тэгэхээр энэ 12 биллион Америк долларыг эхний 20-25 жилдээ л зээлээд бариад ажиллуулад буцаад нөхөл бизнес эрсдэл байдаг. Энэ бол хамгийн том эрсдэл. Энийгээ төлцсөний дараа бол үлдсэн хугацаанд бол цэвэр ашиг болдог. Асар их ашиг болж байгаа зүйл гэсэн үг. За ийм за одоо энэ сүүлийн үед яриад байгаа энэ жижиг оврын станцууд энэ ямар ашигтай ягаад ингэж монор гэхээр бол ер нь бол эдгээрийн зорилго нь бол ерөөсөө л нэг цэвэр хувийн компанид зориулж хийж байгаа гэсэн. За өөрөө мэдж байгаа хэрэг нь бол орчин үеийн дата центр ямар их цахилгаан хэрэглэдэг. Хиймэл оюу 100 мегаватт бол юу ч биш шүү дээ. Юу ч тийм. Тэгэхээр бол 100 мегаваттын жижиг оврын станц барьчих юм бол тэрийг өнөө хүнтэй авах шаардлага болчих. Цэвэр 8 жил дата центрээ найдвартай хангах бүрэн болчихсон. Тэгэнгүүт тэр чинь бол тухайн тэр дата центрийг ажиллуулж байгаа хүн бол асар их ашигтай зүйл болоо өрчиж байгаа гэсэн. Ерөөсөө үл хамаарах захиргааны найдвартай эрчим хүчтэй үүсгэрдэг болж байна. Гэх мэтлэн одоо хэрэглэнээс хамаарат иймэрхүү байлаа.
одоо дата центр хиймэл оюуны гол зардал чинь юу гэхээр тэнд хэрэгжилж байгаа эрчим хүч. Тэр эрчим хүчийг яаж гаргаж авах юм. Тэгээ манай Монгол улс чинь өөрөө эрчим хүчний дутагдалд орсон. Цахилгаанаа тасалдаг. Аргаа утсан л аргалт тий. Тэнгүүд дата центрүүд өөрийнх нь жижигхэн дата центрээ нэг газар бай жижиг цэгийн станцтайгаа ингээ байчих нь шүү дээ. Тийм. Тэгэх юм бол үл хамаарах. Үл хамаарах. Тэгээ хамгийн гол дата центр тасралтгүй ажилд бол ашигтай байна. Тийм. Тэгэхээр бол тэр нь бол маш хямдхан байхгүй юу? Нөгөө дата центрийг өөрийнх нь ажиллаж байгаа зардалтай харьцуулахад 100 мегаватт эрчим хүчний реактор бол асар хямдхан байгаа байхгүй. Тэгэхээр үнийн хувьд бол мөн адилхан нэг 100-аас 150, 250 мегаваттын станц бол нэг 4-5 биллион Америк доллар төсөвтэй байгаа. Энэ хоёр дахин хямдхан орчим байгаа гэж яригддаг. За бизнес эрсдлийн хувьд бол нэг хамгийн харамсалтай зүйл нь жижиг станцуудын хувьд бол юу гэхээр бол нэг л компани тусгай одоо захиалгаар хийж байгаа нэг онцлогтой байгаад байна. Тэгэхээр барихад жоох удаан баригдаад байгаа. Баригдах боломжтой гэсэн тийм зүйл. Удаан гэдэг нь хэр хугацаанд гэсэн үг. Тийм. Одоо юу гэдгийг том одоо 500-аас дээш чадлын реакторыг бол бид нэг 10-аас 15 жил барьдаг. Тэр чинь асар том байгууламж учраас. Жижигийг бол нэг 5 жил орчим хугацаанд гэж төрлөөд яриад байгаа гэсэн. Тэгэхээр мэдээж хэрэг өндөр үйлдвэрлэл үүссэн одоо улсууд бол гяс барьчих байх л та. Тэр чинь Япон, Солонгос гэх мэт улсууд бол. Тэгэхээр энэ дээр бол бас тийм сонирхолтой одоо бизнесийн санаанууд байна. Тэгэхээр эцээст энэ жижиг оврын станцуудыг бол хувийн хөгжлийнх нь л барина. Яагаад гэвэл тэр өөрсдөө яг цэвэр ашигын улаан харьцаа учраас маш богино хугацаанд барих болцоотой. Одоо цөмийн цахилгаан станцуудыг болохоор биднес аюултай хортой гэж яриад байдаг. Гэтэл сүүлийн үед бол гэрийн энержи буюу одоо ногоон технологи гэж зарлалчлаа шүү дээ. Яагаад энийг ногоон технологи гэж зарлалж байгаа? Ногоон технологид орж байгаа шалгуур нь юу вэ? Зүгээр инженеэр хэлэх юм бол энэ дээр нэг тийм сонирхолтой харьцуулт байдаг юм л да. Жишээ нь бол би буруу ял 30 мянган тонн үрс 1 кг уранаас 2 ялгаруулж байгаа энергийн хоорондоо тэнцүү гэж ярьдаг гэсэн. Тэгэхээр 30 мянган тонн үрсийг олборлоо, тээвэрлээд мөндөглөө шатаах гэж төсөөлөд үзсэн. 30 мянган тонн тий. Гэтэл бол 1 кг нэг 4% байж болтой ураныг хийгээд үүдвдээ шатаах хоёрын хооронд ямар зөрөө байгаа вэ гэдгийг харьцуулах хэрэгтэй. Тэгээд тэр станц ажиллаж байгаа хугацаанд цөмийн цахилгаан станцаас утаа гарахгүй. Тэнд бол ямар нэгэн шатах зөрөөсөө байхгүй. Гэтэл нөгөө нүүрс маань өөрөө дандаа CO2 одоо шаталтын хий ялгаруулдаг юм зүйл байна. Тэгэхээр энэ хоёрын хооронд харьцуулалт байгаа л да. Нүүрс чинь утаа гаргана, дахиад үнсгээ бага гаргана тий. Орчноо их бохирдуулна, цахилгаанчдын хар сарлал юмнууд байгаа шүү дээ. Тийм. Гэхдээ яг хуу энэ хоёр технологи мань төстэй зүйл явуулна та. Гол ялгаа нь бол түвшний хувьд ялгаатай. Тэгээс бол цахилгаан үйлдвэрлэж байгаа нөгөө Rankine цикл буюу усаа уцалгаад хий үүсгээд турбин ажиллуулад эрчим хүч үйлдвэрлэж байгаа. Тэр технологи нь яг ижлэх. Тэр яг ижлэх. Зүгээр гол залгаа нь юу гэхээр тэр усыг яаж халааж байгаа гэсэн технологийн л зөрөө байгаа гэсэн. Тэгэхээр нэг сүүлийн үед бас нэг сонирхолтой санаанууд яа тухайд хэлж байсан нэг манай нэг 2 дугаар класстан 3 дугаар класстан 4 дугаар класс сенсорын дээр бид бол бага урын реактор барьчихъя. Турбиныг яг аваад үлдчих гэж. Зөвхөн тэр бойлерын оронд л хажууд нь жоохон нэмээд байх юм бол бүрэн болцоотой шүү дээ. Тэгэх юм бол бид нэр шинээр тийм турбин байр тийм дамжуулах төмөв байгуулах шаардлагагүй болчихж байгаа байхгүй тэр чинь. Технологи нь бол таарна. Хийх асуудал. Цахилгаан станцууд гэдэг чинь тэр турбин гэдэг нэг юм эргүүлэх гээд байгаа шүү дээ. Тэрийг ер нь бүгд л бол усны ураар эргүүлж байгаа. Усаа юугаар халааж байгаа юм гэхэлэр нүүрсээр халаах юм уу? Эсвэл цөмийн энергиээр халаах юм бол гэдэг асуудал шүү дээ. Яг салхин цахилгаан станцууд бол зүгээр салхиар эргүүлчихэж байгаа. Тэр турбин гэл нэг юм эргүүлээл тэндээс биднээс эрчим хүчийг гаргаж авчаа шүү дээ. Тийм. Яг хоо энэ дээр нөгөө эдийн засгийн хувьд ашигтай ашиггүй гэж хоёр концепт нэг инженерийн талаас нөгөө термодинамикийн цикл гүйцэтгэж чаддаггүй юу чадахгүй юу гэсэн хоёр асуудал байдаг. Тэгэхээр бол энэ усаар ажилладаг бол термодинамикийн цикл гүйцэтгэдэг учраас харьцангуй эдийн засгийн хувьд ашиг маш өндөр ашигтай байдаг. Тийм учраас одоо хүртэл энэ 70-80 онд барьсан станцууд одоо хүртэл асартгүй ажиллаж чадаад байгаа л да. Гэтэл нөгөө сэргээд эрчим хүч маань ер нь бол одоо нар салхих бол тийм термодинамикийн цикл гүйцэтгэж юус чаддаггүй тийм. Тэгээд нөгөө ашигт үлийн хүчин түүнийгээ дагаа буурчдаг. Ийм л ялгаатай. За одоо хамгийн гол энэ түлшээрээ ялгаатай. Хоёлаа түлш рүү гар тий. Цөмийн түлш түрүүн тоорё гэж байна. Уран гэж байна. Одоо гол түлшнүүд нь одоо юу вэ? За түүхийн үед бол анх бол тооргийг анх сонирхож ирсэн гэж ярьдаг юм байлээ. Ягаад ч юм тоорыгоо болоод уран руугаа ингээд шилжээд одоо дэлхийд дахинд бол уран бол өөр стандарт ийм
түлшний материал төвөрсөн ийм л жишээ байдаг. За ураны хувьд бол дэлхийд дээр хаасаагүй маш их түгээмэл одоо ийм элемент хаасаагүй уран байдаг. За жишээ нь бол одоо Улаанбаатар төлж байгаа нүүрс маш их урантай. Байгаль дээр өөрөө үүссэн байдаг, нүүрстэй цохинд үүссэн байдаг. Тэгээд нүүрсээ шатаадаг, уран авчиад утаатагаа зөөр гар мандал цацагчдаг. Бид нар ураанаар нь буцаага амжиглал. Тэгээд бороо оронгот нөө уран протогоо газрын өрсөндөө шингээд гүний усандаа орол. Тэгээд гүний ус өндөр урантай. Ингээл хаасааг бол байдаг. Тэгэхээр энэ бол нэг тийм шин зүйл биш байдаг. Зүгээр уран газрын хоорол бич бас ховорч юм бол биш. Хаасааг л байж байдаг те. Цуун тэндэл жоох их концентрацтай гэж байл. Уран бас ингээд хаасаагүй байдаг, элбэг байдаг элемент. Тэгээд тархац өндөртэй. Тэгээд манай одоо энэ найруулагч үзүүлэх байхны 98 онд хийсэн судалгааны ажлын ийм пепер байгаа. Тэгээд энэ дээр ингээд манай Монголын нүүрсний цахилгаан станцууд нөгөө цахилгаан станц ирж байгаа нүүрсийг ураны баяжмлын ингээд үдсэн байгаа. Ингээд судлаад хэр их урантай байдаг юм бэ гэд. Тэгээ ингээд сонирхолтой үр дүн гарсан байгаа нь адуун чулууны нүүрсний уурхад 1 тонн нүүрсэнд зарим газараа 1 кг уран байна гэж байгаа. Тэгээ 1 кг нүүрс 1 тонн нүүрс гэдэг чинь ямар хэм гэхээр одоо энэ бичгийн ширээний тал шиг л юм гэж ойлгож болно шүү дээ. Бичгийн ширээний тал шиг юмны 1 кг нь уран. Өөрөө маш их урантай тий. Тэгээд энэ нүүрснүүдийг чинь биднээс аваачаад шатааж байгаа. Цахилгаас нь зааж шатаагаад. Тэгээд дараа нь үнсэндх ураны судалсан чинь 5 дахин их урантай болж байна гэж байгаа. Тэгэхээр энэ биднээс одоо цахилгаан станц одоо манай хотод гихчил 2 3 цахилгаан станц байна том тий. Эднээс бол дандаа нүүрс төлж байгаа. Эднээсийн төлж байгаа нүүрснүүд нь өөрөө маш их урантай тий. Тэгэхээр тэр уран түрүүн сая ярих шиг боллоо. Яндангаар утаа том цацагч байгаа. Цацаж байгаа. Тий. Тэр нь бол тэр үнс гэж юу ойлголтыг жоох ялах хэрэгтэй. Ингээ хатуу хэлбэрээр 100хан толж байгаа үнс, утаатайгаа хаягдж байгаа үнс, нарийн партикл хоёр янз тий. Тэр уран бол аль аль нь хамттайгаар авчиж байгаа гэсэн. Ховдод үнсээр чинь ашиглая гэд Ховд аймагт чинь нөгөө станцынхаа үнсээр блок зохиод баах байшин гэсэн. Тэр төгс ураанаар баяжмал блокнууд л барьсан гэсэн үг. Тэрийг нэр нь судалж үзчихсэн. Бусад аймагуд тархац ямар байгааг судалж ирсэн нэр нь. Энэ бол өөрөө нөгөө юу гэдэг нөгөө хяналтын байгууллагын байнгын хяналтанд байдаг зүйл. Ер нь бол 21 аймаг бүх одоо энэ нам даралтын зохны үнс Улаанбаатар хотоо нам даралтын 100 болон бүх одоо үнсэн сангууд дээр байнга хяналттай байдаг. Хэмжил тогтмол хийгддэг. Бүгдийн хэмжээл байж байгаа. Хянаад байж байгаа. Тэгээ өндөр байвал энийг ашиглаж болохгүй гэдэг одоо тухайн үнсийг одоо эзэмшиж байгаа байгууллагад хэлцдэг. Энэ бол хийгдэг ажил хангалттай тийм дата байдаг. Тэгэхээр ашиглаж болохгүй байгаа шалтгаан нь бол зарим нэг урхаас ирсэн үнс бол үнэхээр одоо нүүрс бол үнэхээр өндөр агуулгатай урантай байдаг гэсэн үг. Тэгээд хэрэглэх боломжтой юу гэхээр бүрэн бололцоотой. Энийг бол одоо тодорхой хэмжээр ураны агуулгыг бууруулах замаар бол ер нь бол ашиглах бүрэн бололцоотой. Хамгийн өндөр ураны агуулгачтай нүүрстэй уурхай найл нь. За мэдгүй ер нь энэ шарын гол адуун чулуун гэдэг чинь бол бас их өндөр урантай л гэж ярьдаг юм лээ. Одоо энэ саяын тэр ярьсан судалгааны ажил дээр бол адуун чулуун зарим нүүрсэнд 1 кг гэдэг чинь маш өндөр гэсэн үг шүү дээ. Тэгээ багнуурын уурхай бас агуулгачтай. Багнуурын уурхай нүүрсийг биднээс бас төлж байгаа тий. Тэгэхээр айл болгон ураныг одоо нүүрстэй хамт төлдөг байна шүү дээ. За одоо энэ уран ингээд цөмийн станцын түлш болгохын тулд ямар шалтгаанлагтай. Одоо эн чинь байгаль дээр үндсэндээ 3 төрлийн уран олддог гэж үздэг шүү дээ. Тэгээ яг анх нөө дэлхийн анх хизээ үүслээ. Тэрнтэй хамт уран цогтоо үүссэн гэж геологийн тогтсон талаар нь тэгж ярьдаг гэсэн үг. Тэгээд уран ч өөр аяндаа задардаг элемент. Тогтмол доктортой элемент биш байдаг. Тэгэхээр 3 төрлийн изотоптой байдаг. За нэг нь задраад дууссан. Одоо дэлхийдээ дахиж байхгүй. Одоо 2 нь үлдчихэд байгаа гэсэн үг. Уран 235, уран 238 гэсэн 2 изотоп нь үлдчихэд байгаа. Ийм зүйл гэсэн. Тэр хоёр тоо юугаар нь тэгж юуны тоог тэгж ялгаад байна. Ер нь бол массын молекул масс нь нэгээрээ зөрүүтэй гэсэн. Тэр тоо 35 38 байна. 3-аар зөрүүтэй л байгаа гэсэн. Энэ хими юуны цахилгааны зэт нь бол адилхан. Яг л уран байгаа гэсэн үг.
Тэгэхээр нэг 3 ширхэг нуклеон илүү бага болцсон. Нуклеоныхоо тоогоор гэсэн шүү дээ. Тэргээрээ хамаарад нөгөө доктортой байдал нөөр. За тэгээд яагаад 35 нь их бага, 38 нь их байдгийг гэхээр 35 нь богино хугацаанд задраад дуусдаг. Хагас задралын үеийн харьцангуй богино. 38 нь харьцангуй урт байгаа гэсэн үг. Тэгэхээр хэдэн мянган жилийн дараа 35 ч байхгүй болно гэсэн үг. Өөрөө энд задарсараа байхгүй болчихдог. Нэг нь задраад дууссан 35 нь одоо задраад 1% чүрхгүй байгаа шүү дээ. Нийт байгаа урааныхаа агуулгын хувьд бол. Тэр уран 35 нь одоогийн цахилгаан станцуудын түвш болох нь. Цөмийн станцуудын. Тий, түвш болох шүү дээ. Тэгэхээр одоо энэ юу гэсэн үг гэхээр 1% хүрэхгүй байгаа боломжтой. Тэр стопыг бид нар баяжуулж 4% хүрэх тухай ярьж байгаа гэсэн үг. Тэгжээж бид нар түвш болгож хүргэж байгаа гэсэн үг. Баяжуулахдаа яаж баяжуулах вэ? За яг уу ураны баяжуулалт гэхээр хүмүүс өөр ойлгодог. Жишээлбэл байгаль дээр байгаа уран бол ингээд маш бага болохтай. Одоо ингээд чулуунуудаа элстэй ойлтдсан байдаг. Тэгэхээр бид нар бол тэр химийн баяжуулалтаар тодорхой хэмжээ химийн концентрацийг жоох өсгөж одоо олборлож байгаа гэсэн. Заашаа Монгол улсад олборлож байгаа асуудал болохоор яг тэр элсэн тохироход байгаа тэр ураныг хүрээ өвчлөөрөө олон дахин угааж одоо концентрацийг өсгөж. Тэрэн дээр бол тэн дотор байгаа боломж нь болохоор уран 235 ч 1%-ээс ч бага байгаа гэсэн юм шүү дээ. За тэрийг бид нар бол яг гэхээр Монгол Улсын хуулиараа бол тэгэл зогсох хэрэгтэй. Бид нар тэрнээс чааш байжуулах ямар нэгэн зал химийн аргаар нь байжуулж аваад тэгэл зогсох хэрэгтэй. Монгол Улсын хуулиараа Монгол Улсын нутаг дэвсгэр дээр бол цөмийн байжуулалт хийх хоригтой байдаг. Тэгээ бид нар химийн байжуулалт хийсэн тэр шар нутаг гэж нэрлэдэг байгаа. Тэр нэг одоо минералаа тэгэл зардаг. За худалдаж авсан газрууд нь тэрийг нээвчээд одоо цөмийн байжуулалт хийгээд одоо шар нутагт баяжуулалт хийцдийн дараа 1 тонн шар нутагт хэдэн килограмм уран байдаг юм бол ойролцоо. Ер нь бол байгаль дээр агуулгаас хамаарат ер нь бол 1 кг цэвэр металл уран. Цөмийн байжуулалт хийхгүйгээр 1 кг цэвэр металл. Адуун чулууны нүүрстэй адилхан юм шүү дээ. Тий. Ер нь 1 кг металл ураныг харахад бол нэг 5 тонн орчим шар нутаг орчим хэрэгтэй байдаг. Ер нь бол. Тэгэхээр энэ бол маш их тийм нарийн процесс болоо өрчиж байгаа гэсэн. Тэгэхээр үний хувьд хоёр ялгаатай. Тэр чинь тэнгэр газар шиг ялгаатай болчихж байгаа гэсэн. Одоо 235 цахилгаан станцуудын гол түлш нийт ураны нэг хүрэхгүй. Үлдсэнд нь бол 238. Тэр 238-ын юунд ашиглав? Тэр чинь ялгааг л бүгдийг авчиж байгаа шүү дээ. Тий. Яг наа шалтгаанаас ч юм болоод орчин үеийн тэр 4-4 үеийн реакторууд яриад байгаа. Тэр металл бүртээ реакторууд нь яг хоёр одоо 235-ыг ашиглахаа болио. Шууд 38-аар нь ашиглая гэсэн. Тийм. Бага ихийг ашиглая. Тий, тийм концепт ер нь дэвшүүлээд. Тэр металл бүртээ реакторууд нь дандаа 238-аар нь ажилтдаг болчихсон. Тэгэхээр бид нар баяжуулах шаардлага байхгүй болчихсон гэсэн. Баяжуулалтын том процесс зардал алга болно гэсэн үг юм шүү дээ. Тэгэхээр шууд металл ураанаар нь одоо жишээлбэл түрүүнээс нэг металл ураанаар нь шууд түшийгээл тэр орчин үеийн реакторт бол түш удаа ашиглах бүрэн болчихсон. Тэр маш бага хэмжээтэй байдаг ураанаар нь бол түлшээ хийдэг. Одоо бол 4-р үеийн технологиуд бол элбэг байдаг. 238-ын түлш болгоё гэдэг технологиуд бол яваад Японд төр зарлаад байгаа тэр болох нь шүү дээ. Тий. Ерөнхийдөө бол байжуулах процессыг алгасъя. Тэрхий хүнтэй байна. Тэрхийг задлалтай. Тэгээ шууд металл ураанаар нь эсвэл нитрид уран ч юм уу, азотын агуулгын жоо өсгөж байгаа. Нитрид уран ч юм уу болгож хувиргаад. За одоо нэг юм одоо ураанаас бүгд байдаг хортоо гэдэгтэй. Уран яг яаж хордуулт юм? Юунд нөлөөлдөг тийм? Түрүүний хэлсэн байгальдаа уран болголдоо өөр аяндаа задардаг. Доктортой бус эдмэд. Задрахтаа голдоо ер нь бол альфа болон бета цэцэргийг өөрөнд гамма цэцэргүүрийг байн гаргаж задардаг. Ийм онцлогтой. Энэ бол хаас агуул байдаг гэсэн. Тэн дээр байгаа тэр гаммын хэмжээ бол асар бага. Тэнд бол айхсаа гол асуудал нь болохоор альфа болон бета бүүмийн асуудал байдаг. Тэгээ альфа болон бета бүүм маань өөрөө бол ийм А4-ийн цаасыг нэвтэлж чадахгүй. Тийм одоо цэнхтэй бүүм учраас хол явж чаддаг. Одоо зүгээр цаасаар бүтээчгэл юм бол тэр нэвтэл гарахгүй байх юм. Тийм л зүйл. Тэгэхээр хамгийн эрүүл мэндийн хувьд хортой зүйл нь тэр альфа бета бүүмийн л асуудал байдаг. Тэгэхээр хүний арьс бол тусаа учраас эрдийн хувцсан өссөн багт хүн бол аюулгүй гадна талаас. Гол аюултай зүйл нь хүн хэрэг идэж ууч бодлоо. Тэр л их өндөр эрсдэл. Идэж уух юм бол идэж уух амьсгалах асуудал. Дотоод шаардлага гэж ярьж байгаа. Энэ асуудал өндөр эрсдэлтэй болоо явчихж байгаа гэсэн.
Тэгэхээр ер нь бол урааныг айлгаад байгаа зүйл бол тэрийг нэг идчихгүй ш, уурчихгүй ш, амьсгалчихгүй ш гэвэл тэгэл болчихж байгаа. Тийм учраас дандаа юм масктай битүү орчинд ажилладаг. Агаар жуулт нэг сайтай тийм орчинд ураантай ажилладаг. Ийм ажил. Уран ч өөрөө хүнд металл төрөлтэй байна тийм металл. Тэгэхээр бас тэгж агаарт дигдэж амархан дигдээд байх уу? Баггүй тийм. Зүгээр санаандгүй нөгөө нэг салхи малих ч юм. Хүний үед ажиллагатай холбоотойгоор л өөрөөсөө ингээд тийм бүрэгчдэг л ийм зүйл байна гэсэн. Тэгээ яг хүмүүст энийг түрүүний хэлсэн энэ урааныг ашигласан мал гэл мутац зарлоо гэл янз бүрийн юм яриад яваад. Яг бодит байдалд бол энэ жишээлбэл хэдийн хэмжээний уран хүн идж ууж яг тийм мутаци хэмжээнд очиж болдгоо байх эрсдлийн тодорхойлолт байдаг. Тэр бол нэг хэцүү зүйл биш. Нууц зүйл биш. Миний нэг гайхаад байх юм би ингэдэг байхгүй. Ураантай тэмцэл мутацид орчлоо гэдэг юм шиг. Мал амьтан үзүүлээд идэх те. Уран талаас нь бол тэр мал байна уу, амьтан байна уу, хүн байна уу ялгаа байхгүй шүү дээ. Биднээс адилхан биологийн амьтад хүмүүс. Тэгээ хүнд нөлөөлөхгүй мөртлөө тэр мал энтерт нөлөөлөд байна гэдэг нь одоо юу гэсэн үг вэ? Одоо тэр маланд нөлөөлж байгаа бол тэнд малтайгаа малч амьдарч байгаа шүү дээ. Тэр хүнд бас нөлөөлөх хэрэгтэй шүү дээ. Тийм. Яг хөө энэ одоо хариултад их төвхтэй асуудал. Тэгэхээр нөгөө энэ цөмийн цацрагийн одоо биологийн дэрхтэн нөлөөлөх, урт хугацааны нөлөөлөл, богино хугацааны нөлөөлөл тэр нөлөөлөл нь яаж илэрх вэ гэдэг асуудал маш тийм төвхтэй асуудал байдаг. Тэгэхээр жишээ нь бол хүн Улаанбаатараас Бээжин рүү 2 цаг хугацаар нисээ буухад асар өндрийн цацраг өөртөө аваад бутдаг. Өөрөөр хэлбэл цансаас ирж байгаа. Тэгэхэд тэр хүний тэр цацрагаас бол тэр хүн мутац бий болох асуудал. Гэтэл ураантай нутагт нэг жил амьдрах эрсдэл хоёрын үнэлгээ их болох болцоотой. Аль нэг хордох вэ? Яг ингээд тунгийн нарах юм бол онгоцоор эсвэл хамаагүй өндөр тун авч байгаа. Жил амьдрснаас онгоцоор 2 цаг ниссэн хамаагүй өндөр тун авч байгаа байх. Тийм жишээлбэл яг тооны хувьд тоон дээр. Гэтэл юу гэхээр эргээ тэрний биологийн нөлөөлөл ямар байх бид нар хэлж мэдэхгүй. Тэр яг урт хугацаанд илэрдэг. Тийм их юм шиг. Тэгэхээр жишээлбэл Улаанбаатараас Америк руу нисгээд 17-6 км нисдэг. Тэр бол замбраагүй өндөр тун авчиж байгаа байхгүй хүн. Тэгэхдээ бол хүмүүс зүгээр юм байна гэж тоохгүй нисээд байдаг. Гэтэл нөгөө амар өндөр тун авцсан мөртлөө урааныг аюултай гэж яриад байдаг. Тэр вирусоо ойлгох гэж чинь. Адилхан л цэцэргийн тун авч байгаа. Цэцэргийн нөлөөлөлд өртөж байгаа асуудал болж байгаа. Агаар чинь өөрөө манай агаар мандал чинь өөрөө дэлхийн маш сайн хамгаалагч, маш сайн шүүлтүртэй. Шүүлтүр гэдэг чинь одоо маск гэсэн үг шүү дээ. Тэр агаарт байгаа уран, янз бүрийн цацраг энэ төр бол маш сайн хааж өгдөг. Гэтэл онгоцоор үдэс тэр өөр нисээд тэнд байгаа бүх юм ингээд авчна. Тэр нь газар дээр байхад тухайн орчинд ажиллаж байгаа хүнийхээс их доо завах нь шүү дээ. Хэмжээгээр олон улсын нислэгч хамаагүй өндөр нисээ явчих. Өндөр нисэж. Тэгэнгүүт 10,000 км/с шиж. Тэгэнгүүт тэр чинь нөгөө сансрын туяаг бол хангалттай авах эрсдэлтэй байхгүй. Тэгэнгүүт тэрний авж байгаа тун тэнд ажиллаж байгаа хүмүүсийн тун хоёр харьцуулах юм бол тэнгэр газарч зөрүүтэй болчихж байгаа. Тэгсэн мөртлөө тэнд нисгэд аюулгүй хөвцөө тэнд аюултай гэж яриад байгаа юм байна. За одоо урааны авах хэмжээ чухал юм шүү дээ. Одоо урааны анагаахын салбарт маш их хэрэг ашиглаж штэ. Энд юунд яаж ашиглаж байна гэдэг юм. Тийм яг хуу ер нь хүмүүс сонсож байгаа. Ер нь Монгол улсад бол хур тадрын өвчлөл бол асар өндөр байгаа. Хэд хэдэн шалтгаантай байгаа. Тэгээ энэс одоо энийг бууруулах үнцэн одоо арга нь болохоор урьдчилан сэргийлэх асуудал байдаг. Тэгэхээр бол хавдрын одоо урьдчилан сэргийлэх одоо онцлогоо хэмжлэгэнд бол цөмийн технологи ерөөс гарцааг ашигладаг юм зүйл байгаа гэсэн. За тэгээд ер нь бол цөмийн урааныг бид нар бол жижигхэн судалгааны их тактер шарж агаад тэндээс эмнэлгийн зориулалтад цэцэрлэгтэй бялгаж авдаг. Өөрөөр хэлбэл урааны бүтээгдэхүүнийг гаргаж авч байгаа гэсэн. Тэр бүтээгдэхүүнээ бид нар худалдаж аваад одоо энэ бамбай, төлбөрийн ясны, төлбөрийн хавдрын онцлогоо хэмжлэгэнд ашигладаг. Өөрөөр хэлбэл бид нар хүнлүү тариад цэцэргийг нь бид нар тэр CT болон ПТ-ийн зургийг аваад тэгэнгүүт хаана хавдар байна, ямар хэмжээтэй байна гэдгийг ялгаад авчиж болдог. Тэр бол хамгийн түгээмэл зүйл байна. За дараагийн нэг зүйл нь болохоор нэгэнтээ хавдартай болцсон бол тэр хавдрын эмчилгээнд бид нар буцаагаа цацрагаар шарж нөгөө хавдрын одоо өсөлтийг зогсоодог. Тэрэн дээр бас адилхан машин суурьтай нэг хэсэг хурцгуурд байрласан нэг суурьтай. Нөгөөх нь болохоор бас цөмийн хаягдл түвшнээ ялгаж авдаг. Коблжар гэсэн ийм стопор бид нар шаарддаг. Гамма найф гэж нэрлэдэг. Тэр бид нар цөмийн хаягдл түвшнээс ялгаж авдаг байна. Гэх мэт. Тэгэхээр урааны бүтээгдэхүүн бол хаасайг энэ салбарт бол маш түгээмэл байна. Одоо сүүлийнхээс нь эхлэх юм бол одоо
шар нь ирэхлээр түрүүн хүнсний ногоо ормол дээр болохоор ингээд шараад нөгөө бактери энтрийг ингээд хүлчдэг гэж штэ. Тэрүүн шиг хавдартай эсийн шараад хүлчин гэсэн үг юм штэ. Ер нь бол өхөл биш ургах процессын зогсоож байгаа гэсэн. Сарм гэж болсон. Сар гэж болж байгаа гэсэн. Тэгэхээр тэр бол маш их нарийн технологи. Тэгээд сүүлийн үед бол илүү их тийм машин суурилсан. Одоо бол хурцгуур төрүүлсэн машин. Одоо машинууд юм. Жишээлбэл автор судал дээр бол 3 хурцгуур ажиллаж байна. Нэг гамана ажиллаж байна. Тэднээс бол одоо ингээм имчилгээ онцлогоо хийгээ явж байгаа. Одоо онцлогоон дээр болохоор одоо тэр дотроос авч болохгүй гэдэг шарсан тэр цацрагтай юм ин хүн өөртөө тариад цусанд нь тарьж байгаа. Яг үнэ тий. Тэгээ цусанд нь тарьчаад тэр нь одоо хавдартай эс дээр очихлоо хөрөмлөгтөөд яг зөвхөн тэр хавдартай эс дээр нь очиод хөрөмлөгдөх юм шүү дээ. Өөрөөр хэлбэл бид нар төрөл бүрийн ийм сэрэгтэгтэй уус мөлийг Солонгосоос Хятадаас бид нар худалдаж авдаг. Яг л одоохондоо бид нар дотоодоо үйлдвэрлэж чадахгүй байгаа гэсэн. Тэгэхээр ихэнхдээ Солонгосоос худалдаж авчираад тэрийгээ бид нар бол ясны хавдартай гэвэл нэг химийн бодистой хойж холбогчтойг холж байгаа. Тэгээ тарчдаг. Тэр нэг уургууд байдаг. Тэр уургын зөвхөн ясан томилогддог гэсэн. За тэр ясан дээр өмдөх томууд тэр эсгийн зургийг авах юм бол тэр чинь бага юм нэрхтээ цэцэг ялгаруулж байгаа учраас зургийг авчих юм бол тод цагаан гарах юм. Янзын тод гараад дөнгөтөр авдаг болсон. Урдыгэр авдаг болсон. Тэгээд имиж анализ хийдэг AI сүртэй имиж анализ хийдэг болсон. Ийм өмнөд төвчөнд очсон байна гэсэн. Тэгэхээр бол доогоор нэг техници гэдэг хүн болгоо мэддэг байх. Одоо дэлхийн одоо нийт ангаах ухааны салбарын 70% ангаараа одоо даадаг том изотоп байдаг. Техницийг бол бид нар маш түгээмэл ашигладаг. За тэгээ нарийсаад явах юм бол одоо Фотор 18 гэдэг манай 2 дугаар амлиг дээр ашигладаг PET зураг авдаг машин байна. Одоо Фотор 18 монголчууд өөрсдөө үйлдвэрлэдэг. Зөвхөн тэндээ зургийг авдаг. Ийм онцлогтой. Одоо онцлогоонд хэрэглээд зургийг аваад тэнд хүн хордохгүй. Одоо мангад жил уран цацрагт гэхлээр л хордон мутацид орно л гэл нэг юм ирээд идэх штэ. Тэгэхээр одоо тодруулцсан байгаа юм тэр. Хитрхи их тунгаар авах юм бол мэдээж хордно. Тэгээ түрүүн хэлсэнчлэн нөгөө амьсгалаар тэгээ устгаа ч юм уу биеийн дотор хүнсний бүтээгдэхүүн авах юм бол хордно тий. Гэтэл тэрийг нэг баг хэмжээгээр эрүүл мэндийн зорилгоор ашиглахад бол биднес бол хордохгүй нэг шүү дээ. Нөгөө талаас тэр биднес гаднаас тэр дураанаар баяжуулсан шингэнийг аваад байна. Шингэн гэж ойлгож байна. Тэгээ уус модууд шүү дээ. Тэр уусмлыг аваад шүү дээ. Одоо Монголд уран илбэг байна. Хаасаагүй. Одоо нүүрсэнд нь ч байна, усанд нь ч байна, хаасаагүй шүү дээ. Энийг биднес үйлдвэрлэх боломж байна. За ер нь дотооддоо нэг эмнэлгийн стопоо үйлдвэрлэх боломжтой болох асуудал бол одоо биднээс хэд бол асар том дэвшил авчрах. Ийм нэг тийм технологийн нэг одоо сонголт байгаа юм. За энийг бид нар үйлдвэрлэгээд жижигхэн одоо энийг үйлдвэрлэдэг судалгааны реактор бариад өгөөч гэдэг. Сүүлийн 10 жил төсөл бичээл судалгаа хийгээл энэ улсын имийг бодвол тохиромжтой юм байна. Нөгөө үйлдвэрлэдэг улсад нь очиж яриа хөрөө хийгээд грэмэрэ байгуулгын энэ төргээл тэр төвшөнд наваачаад тэгээд очсон байгаа. Шийд ургаар очихгүй. Улс төрийн төвшөнд бол одоо тэр чинь айгаад шүү дээ. Тэгээд хамгийн ураг гэхлээр ч цацраг гэхлээр л айгаад дээ шүү дээ гол нь тий. Айх уу эсвэл нэг тийм эсвэл биднүүсийн тийм хараат байх сонирхолтой эсвэл хүмүүсийн сонирхол байна уу? Тийм эсвэл хэтэрхий их өндөр зардалтай байна уу гэх нэг тийм сонголтын асуудал. Энэс бол тухайн улс бол одоо ийм өндөр хортод ийм өвчлөлтэй улс бол үнэн нь бол чухал биш баймаар ахгүй. Шууд зориг гаргаад барьчих хэвээр. Тэр бол урт хугацаанд бид тасар их твшил авчрах ийм технологи гэсэн. Манай монголчин илэгний хорт хавдар, ходоодны хавдар дэлхийд одоо тасархад тэргүүлж штэ. Тэр Монгол бол уранаас гадна молибдены үйлдвэр асар их өндөртэй байдаг. Тэгэхээр бид нар заавал уран биш одоо энэ экспортлоод байгаа молибденийхаа хаягдлаас бид нар эмнэлгийн стop гарах бүрэн болцоо. За 10 жил ярьж ийн гэхлээр техник эдийн засгийн үнэлгээ хийцэн. Нууц биш бол зардал нь хэдэн дээр хүн. Тийм ер нь цөмийн судалгааны реакторын тухай ярьж байгаа гэсэн. Энэ жижиг оврын судалгааны реактор гэсэн. Энэ бол эрчим хүч үйлдвэрлэхгүй, дулаан үйлдвэрлэхгүй. Энэ бол цэвэр шинжилгээ ухааны зорилгоор ашигладаг. Ийм тийм цөмийн төхөөрөмж гэсэн. За энэ төхөөрөмж юу үйлдвэрлэдэг вэ гэхээр ганцхан нейтрон үйлдвэрлэдэг. Өөр юу ч үйлдвэрлэдэг. Үйлдвэрсэн нейтроныг олон зорилгоор ашиглаж болно. Тэр олон ашиглалтын нэг зорилго нь л эмнэлгийн ажиллах. Маш олон зорилго зөндөө байна. Цааж болно. Тэгээд зарим нь дурдж болно л да. Одоо юуны цохиур суурьтай хагас дамжуулагч үйлдвэрлэх бололцоотой. Түүнээсэн үнэтэй чулуу үүдэх бололцоотой. Гэх мэтлээ ингээд цаашаа явж өгнө л да. За тэгээд яг нөгөө реакторын өөрийнх нь үн бол юунаас их хамаардаг, чадлаас их хамаардаг.
Энэ чадал нь болохоор бол одоо хэдэн одоо киловаттаас ахуулаад мегаватт хүртэлх ийм ялгаатай. Тэрнээс амар үнэн өөр байдаг. Тэгээ аль усаас авахаас хамаарат бас үнэн өөр. За тэгээ ер нь бол яг хав иж бүрэн комплекс авъя. Одоо яг тийм өндөр чадлын 10 мегаваттын чадалтай дэлхийн үнэт стандарт гэсэн үг байхгүй. Тийм яг хав 400 сая Америк доллар. 400 сая Америк доллар зардалтай байна. За тэгвэл бүр болёо. Тэрнээс арай бага явах юм бол 200 орчим сая долларын сонголт. За бүр болохоо байгаад за бүр тэг чадлын реактор авъя. Тэг чадлын реактор чинь маш бага чадлаа гэсэн үг байхгүй юу? Тэр нэг 20,000 Америк доллар орчим. Ийм их хөлбөмбөг. 20,000 доллар. Тий. За одоо улсын хурлын 20 сая Америк. 20 сая Америк доллар. Чи одоо улсын хурлын гишүүд чинь тойрогтой 15 тэрбум тараана гэж шүү дээ. Гэтэл Монгол улсын шинжилгээ ухааны төсөл зарцуулж байгаа мөнгө нь 12 тэрбум. Нэг гишүүнийхээс илүү мөнгө зарахгүй бол энэ улс хөгжихгүй шүү дээ. Тийм. Энэ бол нууц зүйл биш. Хамгийн гол нь шийдвэргээ барьчихад бол энэ бол асар их хөрөнгө оюуны шинжилгээ ухааны салбарт асар өндөр хөрөнгө оруулалт болж байгаа. Тэгэхээр үнэн нь бол янз янз байх юм байна. Биднээс барьчвал манай шинжилгээ ухааны технологийн хөгжил техниктэй, эрүүл мэндтэй хэрэгтэй. Зөндөө түрүүн нөгөө ногоо ургамлаа гэд хадгалах тийм маш. Тэгэд нааг оюутан байхад нөгөө мөсийн нэгдүгээр байрны нэг давхрын нэг жигүүр ингээд бараг тэр чигээрээ шахав цөмийнхэн гэж байдаг гэсэн шүү дээ. Нэг баахан хар тоглол ийш тийшээ зөөгөөл байдаг гэсэн тийм. Энэ хар тоглолтыг цөмийнхэн одоо яагаад гэж өргөн ашиглаад. Тий. Ер нь бол хар дуундаг ер нь бол цөмийн цэцэргээс хамгаалах хамгийн хямд. Тэгээ хамгийн сайн материал. Жинтэй. Ер нь одоо түрүү хэлсэн альфа бета гамма цэргүүд байдаг. Тэгэхээр альфа бета нь бол хар туулахын бол шууд зогсно. Гамма цэрэг гэсод хамгийн сайн материал бол нэг төндөртэй материал байдаг. Тэгээ хар туул харьцангуй нэг төндөртэй учраас олдцаатай. Жин ихтэй тий. Тийм л зүйл байна. Тэгээд тэн чин биднээс бүр цөмөхлөр их хол бодоод байх юм. Биднээс зүгээр би ч электроник анги пиц 3 гэдэг хичээл дээрээ цөмийн пиц үзээд цэзигээр ингээд шарж исэн санагдаад байх юм. Дээж шараад нөгөө хагас задарлын үеийн хугацаагийн ингээд тэр цөмийн пицгийн талхсуран багш лаборатори орсон санагдаад байна. Тэгэхээр чи энэ нь бол зүгээр ингээд хичээл дээр лаборатори ороод туршилт хийгээд ингээд явж ирсэн тийм. Гэтэл эн чинь нэг тийм амар юм мөн үү биш үү. Тэгээд яагаад тэрийг сайн мэдээ тэр лабораторид хичээл орж явах тэр нөгөө хар тоглолтуудыг танаа цөмийн пицгийн ангийн оюутнууд ингээд зөөж ирсэн харагддаг. Бидээс туслаагүй л тийм. Харгаар хажуугаар ингээд өнгөрөө явцсан тийм. Тэнд байсан тэр лабораторид одоо хичээл ордог байсан лабораторид таана бол тэрийг нүүлгээд исэн тийм. Яг нөгөө сургууль нөгөө хийсэн 14 оны өөрчлөлөөс болж нэгдүгээр онд байсан бүх лабораториуд тусдаж өгөө болсон. Хамгийн харамсалтай байхгүй болсон. Харин бид нар сүмийн сулгааны төв дээр шинээр бүгдийг үүсгэж чадсан. Одоо бол бид нар сүмийн сулгааны төв дээр бол нэгдүгээр онд байсан бүх лабораториудыг шинээр харьцангуй сайн багц хөрөмжөөр солиод одоо тэнд ажиллаж байгаа. Одоо биднээсийн оюутан байсугийн пиц 3 юу цөмийн пицхийн туршилтуудын лабораторийн ажлуудыг бол одоо цөмийн пицхийн судалгааны төвдөө хийж болох нь шүү дээ. Ямар ч судал байхгүй. Тэгэхээр энэ зөвхөн танин мэдэхүйн талаасаа энэ дунд сургуульд бол цөмийн пицхийн сурвалжийг харах юм бол цөмийн пицхийн агуулга байгаа тийм. Тэр хүүхдүүд сонирхоод танд очиж туршилт хийж болох. Тийм ер нь бүрэн нээлттэй. Тэгээд бид нар заримдаа оюутны гэрэн та нэг 10 кг банана худалдаа аваад байгаа. Тэгээд бид нар бананыг өөрсдөө арилгуулад, хатаалгаад, нунтглуулад, үнс болгоо шатаад. Тэгээд нөгөө хэмжих басан дээр тавин цэцэр хэдэх нь амар өндөр гардаг. Баяжуулж байгаа гэсэн чинь тэр бол нөгөө банан ч өөрөө байгалийн цэцэр хэдэх асар өндөртэй ус ургамал байдаг байхгүй. Энд чинь цэцэр хэдэх шүү дээ. Бид чинь цэцэр идээд идэг юм байна шүү дээ. Их мэдээ. Иймэрхүү ажлуудыг бол хаяа хийдэг сонирхож байгаа хүмүүс. За зүгээр манай нөгөө цөмийн инженерийн хөтөлбөрөөр сурж байгаа хүмүүсд бол яг хайхарахгүй өрөөч ярьж байгаа. Тэр хагас цэцэрлэгийн үеийг тооцох, мооцох. Тэгээ нөгөө элементийн агуулгыг тодорхойлох, цэцэргийн хамгаалтын тооцоо хэмжих тэр ажлуудыг бол яг хийгээд одоо ингэ явж байгаа. За манай харьцангуй нээлттэй. Сонирхсан хүмүүс ирээд нэг ийм судалгаа, ийм туршилт хийя гэх юм бол хүмүүс. За ингээд өнөөдөр энэ дугаарыг үзсэн та бүхэн ер нь Монгол цөмийн судалгааны ямар ажлууд хийгддэг,
аимшигтай атомын цахилгаан станц хүн болгоныг хордуулдаг ураны талаар зохих хэмжээний ойлголт авсан байх. Хортой юу хоргүй юу хэрэгтэй хэрэггүй юу те атомын цахилгаан станц энэ ч бүр хөгжөөд 4-р үе рүүгээ ороод нөгөө байгаль дээр илбэг байдгийг ашиглая гэдэг ийм төвшөнд хүртсэн явж байгаа юм байна. Тэгээд сонирхолтой мэдлэг ярилцлага өгсөн Мөнхбаттай баярлалаа. Тэгээд цаашдаа ажилтнанд амжилт хүсье. За баярлалаа.